2022 оноос хойш Ахмадын шугуулд 3 4-р очилаа. За түрүү сая бол одоо хасад ковид болсон гэж. Аны хотод бол одоо өнгөрч 1 метр тавьчихсан үед. Тэрний хотод өнгөрч шаваад. Тэрний хотод яагаад тавьсан шалтгааны 3-4 очилаа. Одоо шугуулын 4 сарын 11-нд 2022 оны 23 оны 4 сарын 11 болсон. Тэгээд хойшлоо ажилладаг. Одоо аргагүй юу шүүгч өөрөө байж ах бол болохгүй. Өвчин гэж юм хийж ирэх ирдэг. Тийм. Тэгээд одоо тэр үнийг бас үгээд бас өвчин бас тийм ч одоо тэгээд хүлээгээд шаарах байхгүй. Гэтэ бидэртэй хэцүү. Одоо олон жил одоо зоосон ингээд одоо шүүгч шийдэд энэ нөхрийг тэгээд мөрөд төгний одоо ялаа нэг явуулах хэрэгтэй. А түмий чи нөгөө хэд ялаа аваад яваад 2 сар 3 сар харал суугаад гартлаа шүү. Одоо энэ ингээд 10 сараас хойш ахлуудыг хаашаа таатах явуулах байхгүй. Тэгээд одоо энэ шүүхөр 4 сарын 11-нд шудраг шүүн гэж яарч байгаа. Ер нь бол за шудраг шүүн гэж харж байгаа мэдээж шүүх хурлаас одоо хамгийн гоё хүлээлт юу вэ? Таны хувьд яг зөв шүүлтэй. Зөв шүүлтэй энэ ахлуудыг түнд ялаа нөгөөд одоо би өнөөдөр таатах гэж хараад өөрийгөө одоо би шинэ батлан таатах харсан шүү дээ. Одоо намайг би жингээ тэр таатах одоо ч их таатах. Тэр одоо болох хэрэгтэй. Таатахгүй яваад. Бахасаад бол 10 санд ялаа нөгөөд энэ тийм адилхан шарнд явах хэрэгтэй шүү дээ. Тэгч одоо явуулахгүй одоо би тэр сайхан одоо өөрийгөө гоё ирээдүйд одоо өнөөдөр хараад явчих. 5 жил хаварлаа бол Монголын ард түмэж байгаа. Хөлөлтийн байгууллагч мэдж байгаа шүү дээ. Энэ өргөнгөө хүн шүү гэдгийг. Батлан даалтаар гарснаас цагдаагийн байгууллага эргэж дуудаж уулзуу янз бүрийн асуудлууд гарав. Нэр харин шалгаж байгаа шүү дээ. Улсын прокурор тий. Мөрдөн байдлаар шалгаж байгаа. Уулзсан би очиж уулзсан. Уулзахдаа ер нь ямар чиглэлээр дуудаж уулзч байгаа юм бэ? Тэгээд чиглэлд нь одоо яг тэр нэрийн ширийн бол яаж болохгүй байна. Тэр нь тааж уулзаж би өсөлтөд өгсөн. Бас нэг талаараа бол одоо өнөөдөр батлан даалтаар гарчаад өнөөдөр хүртэл ингээд явж байна. Хурдхан шиг цаараа цагаадаад бүр нэг хамгийн олон хүний сэтгэлийн эрхчлэл гэдэг бол том юм тийм. Одоо батлан даалтаар гаргаад ингээд явж байгаа гэдэг бол бас сэтгэл нэг болтолтой хэцүү төгжээтэй тийм. Гэмхэгийг гүчгсэн уснаа хурдан шүүх цагдаа зөв шийдээд үнэн шийдээд ингээд өгвөл бас зүгээр л байна тийм. Харин тийч өдөр хараад ингээд өглөөс би нөө таатахлаа гэдэг таны дэжж өгч өгч одоо таашаа чам таатахлаа гэх юм бол ингээд хардаг. Одоо энэ гэнтэр хийсэн хүмүүсийн одоо бошоо захимжийн ялын нөгөөд таван дээр жингөө одоо таатахлаа энэ хөлс шүүгэн байгууллага одоо энэ шалгаж байгаа прокурорууд энэ байцаагч нар урдан шуурга ажиллалаа. Цагаад ч болохгүй юм чи. Үний амьдрал богинохон. Одоо би 6 жил бие махбодод огцсон. Одоо би гараад жил шахуулж байна. Тэгэхээр ер нь дээр огцсон ажил хийж чадахгүй. Ажлын одоо чадамж байхгүй. Би одоо ямар нэгэн газар шахуулдаг шүү дээ. Очоод мөрөө өгнө. Тонгоо хийж чадахгүй сууж ахиж чадахгүй юм чи одоо. Хол. 50 метр газар яваад очсон. Хоёр хоолоо өгдөг. За Монголын төр нүдтэй гэж ярьдаг. Монголын төр зөв шийдвэр гараад зөв шийдэл хүрээд өнөөдөр та хоёр цагаатчлаа. За та хоёрын эрүүл мэндийг цаашид хэн яаж хандаж хэн хамгаалж хэн эрүүл болгох тал дээр чинь яг эсвэл ингээл өнөөдрийн хүртэл явал хохирол хамгийн том хохирол бол эрүүл мэндээр хохирол үлдчихэв. Энэ үгээр ингээл үлдээл өөрсдөө имжлүүлэл ингээд дуусгүй. Одоо энэ байж тийм төрөл одоо харагдсан. Ятгаж боддог шүү дээ. Яг хэлэхгүй ер нь бол юу шүү дээ. Эргээд бид мэдээ сэтгэл санааны хохирлоос илүүтэйгээр илүү эрүүл мэндийн хохирлыг л бүрэн барагдуулах. Тийм л арга юм. Тийм. Ярэ. За одоо мэдээж одоо эрүүл мэндээр маш хавсан болохоор одоо би одоо төсөөл харж байгаа шүү дээ. Төсөөл одоо сая одоо шүүх хурд дээр болчихлоо жигээтэй бас л би юм уу?
хоёулаа би агасаа хоёулаа ийм байна. Би ингэж үгүй хоёулаа ингэ толгойд ярьж байгаа. Хоёулаа яриад шуун шийдчихөө цаадчихгүй одоо төрс маань одоо битэр одоо нөгөө цаадхлаа одоо тийм хөдөлгөр энийг одоо биш өгөөд тэр яг нэг юм анхаарлаа тийм. Тэгвэл одоо юу тийм үү битэр ч хоёулаа мөнгө төрөх байхгүй. Энэ төлөвлөлт одоо мөнгө шүү дээ. Би савтад очиод өчтөрчлөө. Нурууны зураг аваад ирсэн чинь 4 сарын 20 дээр одоо явдаг гэж. Нэмэр. Тэр одоо байхгүй гэдэг чинь. Тэгээд юугаа өгч 4 сарын 12-нд үдэлээ шүү. Нэмэр авчаад. Ер нь бол бас эрүүл мэнд явах тоолонд л мөнгө гардаг мөнгө өсдөг. Хол гарч ирснээс хойш санхүүгийн орлоготой ажил хийж гэнэ. Үгүй. Одоо төрөөс өгж байгаа би ч одоо 8 өгдөг юм шүү дээ. 2-5 манайхтай тустай гарсан ашамтраа гэж байж байгаа. Тэгэхээр ойроо өгдөө. Тэгээд бүгд ажиллах. Одоо 6 өгд маань одоо төрөөс 100 мянгаар ажиллаж өгч байгаа. Ингээд тэрийг чадсан ядан хямгатаа тэгээд амьдч чинь. А тэр ахтуу аавч одоо аваад төнд авчлаа. Төнд өгж ичдэг юм байна. Тэгээд энэ дөрөв шилж чадахгүй. Тэгээд одоо нас ирдээс хол юм чи хуржээд гэдэг одоо тархлаж найг багч шүү дээ. Тэгээд машин ирэхэд би яваа юм чадахгүй. Хүний машин гоол, ахтуугийнхаа машин гоол, найзлахтайгаа машин бензин доотлон 150 гэж очих юм байна. Тэгээд хаалт идэн. Тэгээд янд энэ сард гарч ирөө. Тэр хоны болгоод тэгээд ерөнхийдөө бол яг амьдрал бол одоо нэг хүүхдийн мөнгөөр төрөөс гэж байгаа. Энэ одоо бидэрт маш их болж байна. Тэгээд одоо бид хордон шийдэж байгаа бид тэр цагаатаад нөхөд төрөө нөгөөд ажил амьдралд нь оруулаад би яагаад бид үзүүлэх хэрэгтэй шиг. Одоо ч олон бодно. Одоо нэг нэг зүрх одоо би зүрхний байгууд. Цаанаач мó зүрхний мод бичлэг нэг мод гэж зүрхний юмч. Тэгээ нурууны юмчдэр нэг юмчдэр тэрдэд 3 4 5 дахь нурууны суурттай шохолтой. Тэгээ энэ өөрөө гатгах байхгүй. Ийм болтлоо одоо би хавлаа. Энэ олон жилийн гандын шоронд зүгээр байгаа хүмүүсийг авч 100 жил хаачих юм байдаг. Тэгэхээр гинтэр хийж байгаа бахалаад тохирохгүй өдөртэй болж байна. А нөгөөд нь хойсон ч гэсэн Монголын тэдний одоо ялын хэмжээ нь 5 жил дээ. Бүгд 20 амьдралыг хохиросон хуулинд 5 жил. Тэгэхэд 1 жилийн ял бол 2 жилийн ял гэж өгсөн болол тэгэл 2 сар бол хаад гэж байна. Тэдний нь болохоор 2 жил сууж гарч ирээд байдаг. Ялгуу хэрэг хийгээгүй та болохоор 6 жил сууж цагаатаж чадахгүй юу? Чадахгүй юм чи. Тэнд бас ялгаа гэдэг юм гадуурх хуулийн үнэтэй байдаг тийм. Тэгэхээр ч Монголд тэрж чадахгүй шүү. Зөвхөн одоо нэг айлс ямаа аваад мал болгоны хэлний чинь жил 2 жил 20 аж тийм лээ. Тэгэхээр бүхэн өдөр одоо эрдэнэ түүний амьдралд тоглолцсон. Энэ одоо эрдэнэт прокурор, хорт, мөнхөл баяр, ахалууд энэ одоо нөхдөд жилийн ял нөгөө хэд нь тэр 400 хэсэгтэй газар амттай газар гэдэг юм байж байгаа. Эрэлттэй авч дахиад юм жил гад ирдэг. 2 сар бол. Тэгэхээр бид тэр арга эртгээр одоо уулзах хэрэгтэй байлаа шүү. Тэгээд энэ одоо хин хөгтөг төрийн амтнд одоо хүн хоригд гарна хоёлаа ихний хөгтөг 3 хоног байлаа. Энд чинь хүний дээр хориж гэмүүс яа гэж явж хасгүй. Өөрөө уулзах ондоо газар асуу хүний хүндлээтэй хүндлэлтэй гараад хүндлэлийн одоо уулзалтын өрөө хүртэл тусна одоо ондоо юм байх хэрэгтэй гэдэг. Тэр олон жилийн ойрох ял гэмтэр хийх хүмүүсийг гол тавьж хануулждаг. Тэрийг одоо их муухай юм билээ. Тэгээд одоо хүн гол нь дараа хүн гэж болохгүй. Би нандад одоо энэ олон жил цаахтаа уусаа нэг сайхан авч ирсэн болохоор өөрөө дараах юм би. Тэр чигээр яваад гэсэн чинь ер нь дараах юм болохгүй юм байна. Хүн дугаж авах хэрэгтэй. Хүний өдөөс. Өшөө одоо энэ улсын хурлын ажлын хэсгээр ажилласан дээр 7 8 байна шүү. Энэ хүмүүс одоо нэрний хөдөлгөөний нэхүүл одоо энэ хандаа агшмагч. Бусад одоо энэ ард түмэн байшаа яваа үнийтэй явсан. Энэ хүмүүстэй би одоо энэ сэтгүүлч та бүхэндээ маш их баярлж байгаа юм аа. Өөрийнхөө хөнгөлөгч, оюун жимгчтэй, оюун цэгчтэй ингээд хаан хэсэгтээ дандаа баярлж авдаг. Энэ хүмүүс одоо хүнийг харж таньдаг хүмүүс байна. Энэ төрийн төшөөд энэ үнийтэй яваад байгаа хүмүүс чинь. Энэ Чингис хаан дэж өнөхөрийн одоо гэмгүй юм аа гэдгийг мэддэг. Мэдэрсэн одоо тийм хүмүүс би баярлж юм аа. Энэ хүмүүсийн боёд одоо би энэ гараад жил гам болж энэ одоо арга хэлтэй өөрөө таньжтай аавчдаг ингээд сайхан байна. Энэ тийг хараад миний би өчөөс гэсэн сая идэгдэг. Тэгээд би
олон жилээр хүлээлтэд байгаа өдөр болгон би энэ шоугоос гарна гэдэг өдөр болгон өнөөдөр би гараж ирвэл дандаа л дотор бодож явж байгаа гэр маань би хэлсэн. Тэгээд энэ цаг хүмүүсээр байгаа бол бас тэр их шоуг нөхөлөх хэрэгтэй. Харахгүй. Монголын хуулинд бол одоо гэрмүү нэг секунд харах тийм одоо их байхгүй шүү дээ. Үгүй тэр мэдж байгаа. Тэгэхээр бид тэрийг башин зовоож одоо аюун хавaalт байх шүү дээ. Тэр би чинь төрийн гандгаас нь над чинь цаалаа яг өгсөн шүү дээ прокурор байгаа. Цаалаа. Тэр би чинь 25 жилийн гандам болоод тэгээд онцгойлоо бууж би айлс үчиж хулгай юм тэгж би авах гэсэн шүү дээ. Монгол улс ийм сайхан нийгэмд 21-р зуунд одоо над чиг цаалаа ялсан байхгүй. Тэгээд би энэ эрдэ ажилласан хүмүүс гомдж явдیں۔ Одоо гэхдээ ахын сэтгэл явд болохоор би одоо бас тэгээд хайж байж байгаа гэдэг энэ муухай олон жилийн одоо яргаллыг мартах гэж боддог. Заавал. Тэгээ одоо энэ бидний төлөө явж байгаа хүмүүстэй баярлж явдаг юм аа. Тэгээ одоо та бүхэнд ажлын өндөр ажил хүсье. Заавал. Удахгүй тэгээ сайхан цагаатар баяртай мэдээ сонсоод. Тэр удахгүй. Одоо хараад явж байгаа.